юу бүгд одоо тэгээ ингэж яхаас өөр арга галганцаа. За сасдаг мэдээ алддаг. Түүнээс ингээд нөгөө ясанд бол мэдээ алддаггүй шүү заяа. Охо. За ингээд хайлаа. Үлээрээсээ би яг одоо хамрын гэмрэлтний блог хийлээ. Инээсээ хацруу мөнгө зөвчтэй үдээтэй дуугаас зөвчтэй үдээтэй юмсан. Тийм бол орхины элчин тэмдлэг угаад энийг антибиотик хэмжсэн. Тэгээд би одоо мэдээ алдуулах хэрэгтэй байгаа. Удахгүй мэдлээ угаал. Хэдэн жилийн бүрхтэй гэсэн чинь 2 жил хийж байна. Угаалгачихлаа. Одоо 7 хоног антибиотик уугаад тэгээд дахиад давтан үзүүлнэ гинэ. Та сая тэгээд тэр хаалгаяа процессыг харсан уу? Амар эсэ ийшээ ингээл нэг юм хатгуулаад пялх гэл ногоо үдэ гарч ирээл ёо. За сайхан унтаас ирээд би арай гоё болсоо ээж юм дээрээ. Одоо шүү би ийм юмнууд болсон. 7 хоног зөв духанд ингээ бөө идэ байгаа. Энийг 7 хоног уу. Энийг уу. Энэ бүхнийг 7 хоног хэрэглээд тэгээд үр дүнгээ харна. The next day. За ингээ маргааш өдөр болсон. Одоо энэ хамрын нэг жоох ингээ өвдчихл жохон л юм бүндүүртэй эмнүүдээ өчтөр оройн суугаад эхэлсэн. Тэгээд 7 хоног л эмээ бүр цагт нь ягштал уугаад тэгээд бас хүүтэ агаар энэ төр авахгүй гамаа бас тахлагаа сайн барьж иж энд хидээд доошч гарч ирнэ гэсэн. Тэгээд аавын нэг зүрхний хоолдрын дүүргийн эмнэлэгт авчих хөстөө. Тэгээд дүүгийн машиныг гуйгоо аваа явж байна да. Эмээ уугаа 4 дахь хоног дээрээ явж байна. За одоогийн байдлаар л ийшээ ингээ хатгуулж өвддөг нь бол гайгүй номдсон. Гэтэ жоохон хүүтэ агаар авах төдийд л ногоонгийн нус гарч ирээ. Тэгээд ийш ингийн гавл руугаа юу нэг янгнаад байгаа. Би тгийнүүд эмэндээ гайгүй намдаасыг найдал гэж. Сүүлийн амьд би яддаг. Ийм мууч ихнээс хойш 7 дахь өдөр одоо эмч рүү орж шалгуулах чинь.
Орж унж. Дахиад нэг хоёлаа нэг угаавал угаачаад л юм тийм ер нь бол бас жоох ялгаас бас байгаа юм. Сүүрийн хоёроос нэг жохон юмнууд бол байх юм. Тэгээ зарим нассан болохоор дэмий имчилгээгээ дахиад нэг гатлаа 10 хоногийн имчилгээ. Тэгээд нэг сарын дараа хоёлаа юу гэх юм зураг контролын зураг авах хэрэгтэй. Таяагаа тушаачаад явна нуталчих. Хамаар ингээ эмэндээ хуурашаа дахиад угаалах гэж өчнө андаа хэлсэн байна. Ер нь эрентхэн дээр үстэй одоо дахиад компьютер. Та компьютер Зам тэтараа. ийм шүүд юм байна. Дахиад нөгөө юутай үс байгаа драагаад байгаа байхгүй юу? Хатан гарч ирэхгүй. Тэнгүүд тэр Гурван галын сандал дээр хамрынхаа цосыг тогтоохгүй сууж байна. Ингээл арайгаа тогтож байгаа шүү. За ерөнхийдөө болсон процессоо энэ ч сайхан базаж яриад лого яачих. Би болохоор энэ одоо сая ингээ 2 дахь удаа өчигдөр ингээ 2 дахь удаа хамраа угаалгасан. Одоо энэ фламид гэдэг юм. Тэгээд энэ нэг шар юм хоёрыг 8, 11, 14 цагууд угаад хамрын цацлага. Тэгээд энэ хамар шившүүлэх тасаа 10 хоног хэрэглэсний дараа дахиад миний энэ хамрын гэмрээд зүгээр болсноогүй юу гэдгээ эмчээрээ шалгуулна. Хамрын гэмрээд тоглоом биш юм байна. Би сая 2 сарын ихээр Монголд ирээд вирусны гаралтай ханиад аваад тэрнээс болоод миний өмнө хуучин байсан гэмрээд сэдрээд тэгээд энчээ битүү идэ байна гэд компьютер томографт харуулсан. Би гол нь 2 сарын турш өвдөлтөө тисэн яваадсан байхгүй. Ингээл янгнаал толгой бодох нь уц үзээ тэгээд байгаа юм хата гэсэн чинь гэмрээдээс юм билээ. Тэгээд та эднийг иймэрхүү энэ явар чинь ясмас чи өвдөж болгоомжтой байгаараа энэ бол тоглоом биш юм байна. Тэгээд тархитай ойрхон учраас тархичин гэмтэх юм бол бүх зүйл бол дуусаа болно. Тэгэхээр гамретанд ерөөсөө хуйсган хандаж болдгүй юм аа. Яг үннийг хэлэхэд би 2 сар таниад үрээд гамретаа зүгээр ингээд нөгөө юунд харуулдаг лээ. Аяхаа гэдэг лөө. Тэрэнд харуулад ингээд өө нэг гамретаа ингээд ийм үү гэхээр цэцэг гайгүй л үүдээ. Гэт антибиотика уугаад тэгсэн чинь зүгээр болохгүй л эс ногоо нусахараа л эс. Тэгэл сүүлдээ ингээл нэг шинэ ажилд ороод тэр ажил эхлээл. Тэгэл ингээ жоохон ядрах төдий дийшээ ингээ янгнаал хүүтаагаар авах төдийд ингээ тухны ийшээ ингээ янгнаал яваад байсан. Үнэхээр л би бит болоо хүндэрсэн байна. Энэ ингээ цаашлаад эмийн эмчилгээ авахгүй бол хагалгаанд ордог гэж байна. Тэгээд би бол хагалгаанд орохгүй тул би сүүлийн 2 эмээ бол маш хариуцлагатай, бүр яг on time тэгээд дэглэмтэй ууж байгаа. Монголд ирээд 2 сар болж байхад би яг эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа юм чи ингээд улсын эмнэлгээр явсан. Улсын эмнэлгээр явхад бол хугацаа маш их алдсан. Хүлээгэлээсэн тэгэл хугацаа алдаал. Ядаж байхад нь нөө Монголын хүүтэн цаг агаарт бас ингээд идэж өгөхгүй байгаа шалтгаануудын нэг юм байна. Тэгээд би одоо цаашаа юу болох нь 10 хоногийн дараа ингээд
Хамрын гямрит маань эдгэрсэн хэсэг талаар өргөжлүүлж бичлэг оруулна. Тэгээд энэ хүртэл миний туршлагатай хамт байж үзсэн та бүхэндээ баярлалаа. Хэрвээ ямар нэгэн зөвөр хамрын дайвар хүндийн өрөвсөлтэй холбоотой асуудал их юм бол ханга битээ хандаараа би ханга хандсаасаа болоод өөртөө ингээд төвөгдчихөө явж гин. Тэгээд тэгээд эрүүл байгаарай. Дараагийн блогоор уулзтлаа. Баяртай. Bye bye.